Улаанбаатар хотод маань шинэ өглөө ирлээ. Нэвтрүүлгийн маань ч гэсэн шинэ дугаар эхэлж байна. За ингээд цөмөрөө нэвтрүүлэгт орцгоё. Оролцогч хүчтэн залуус энэ удаад Богдхан уугийн ноён оргил цэцэг гүн рүү аялын жолоогоо залсан юм. Энэ нөгөө цэцэг үний талаархыг танилцуулах юм самбар юм байна. Танах ямар байгууллаас үлээ? Хогдуулын хамгаалалтын алба. Зөв хамгаалалт. Энэ дэшийг гаргаж өгөхөд ямар нэгэн хэмжээгээр тусалж өгөөч гэж байна. Ерөнхийдөө бид юм зорилгоо тайлбарлалаа. Амар хүндийн бол бас тамирчтай ядраагаад цэцээгээд аягаа чих юм гэсэн гайгүй юм шиг. Хамтлаас нь гайгүй. Хайд нэг аваад үзчихээ. Онда амбур бүкөр нь хүндрэж явах. За буйны ажил хийж байна. Зүгээр явахгүй. Ингээд сайхан үйл хэрэгт оролцож байна. Тийм ээ. Богдхан уулын хамгаалтын захиргаанаас ерөнхийдөө энэ 10 сарын 6-нд болох төрийн дахиалганд зориулж явган аялагчдын зориулсан зам маршрутыг тэмдэглэж нэмэлт самбар байрлуулах гад бид өчигдөр гараад ерөнхийдөө 2 өдөр ажиллаж байна. Тэгээ ерөнхийдөө явж байхад эдгэрийн самбар бол нэлээд хүнд дээшээ гарах гэж явахад ерөнхийдөө байгаль хамгаалагч төвчээр гарсангүй. Тэгээ машин тэрэг явах ямарч болцоогүй. Тэгээд Монгол хүчтэн шоу ирлет шоуны нөхдүүд маань таарч байна. Бидэнд үнэхээр их тусалж дээш нь төхөөлж өгч байна. Тэнд маш их баярлж байна. Байгаль орчноо хамгаалахын ариун үйлс сайхан хүчин зүтгэсэн Монголын хүчтэн залуучуудаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Чулуутай газрууд аж ахуй яваарай. Хөл гарааг юмтэй. Ол нь хамгийн гол асуудал тэр л. Давгүй явах нь амар л болж байгаа юм шиг тий. Өсөө саага. Сүтгээд байна. Ороо сүтгэлээ. Ороо өртөлгээд сүтгэндээ. Одоо гарлаа шүү дээ. Энэ хэрэг төрөх юм бэ? Гарлаа. Шинэ юм. Вот. Ай, бэштэй. Ихний багш шүү. За жоо цаашаа. Тадруу төрөө. Төрнө. За үзэгчтэй манай нэвтрүүлэг одоо Монголын төрийн дахилгатай уулуудын нэг Богдхан уулын ноён оргил цэцэг гүн дээрээс үргэлжилж байна. Ингээд манай хүчтнүүд маань 2258 м өндөрт одоо энэ удахгүй ерөөсөө удахгүй одоо 2 хоногийн дараа манай энэ Богдхан уулын дахилга болох гэж байгаа. Тэгээд энэ уулан дээр дахилган зориулсан одоо энэ самбарыг манай хүчтнүүд маань үргэж гаргаж ирлээ. За цөмөр хүчнүүдтэйгээ уулзцгаая. За ер нь танаа баг ер нь хамгийн түрүүлж гарч ирлээ. Тэглээ. Одоо доороос бас 2 самбар ирж байгаа. Бас тэр хоёр одоо 2 өртөө газрын хилцээтэй явах та. Наах өөр нь 2 өртөө газраар тасарлаа. сэтгэл ямар шиг байна? Сэтгэл сайхан байна. Энэ одоо 100 хэлтэй төмрийг бид нар Монгол хүчтнүүд гаргаж ирлээ. Техниктэй зөв дараалтын явлаа бид нар багийн хуульд гаргаад. Тактик нуруугаар байлаа. Ойролцоо нууртай хүмүүс нэг дараа. Зөв хуваарсан. Хөтөөлөд. Явлаа нэг зогссонгүй.
Наач нэг 150 60 ил байна. За одоо мөрөлч. Манай гараа хөндөй биш үү? Одоо 8 км авч явж байна. Та хэд мод цод дайраад амар яв. Хоо гоо даа. Чигээр нь зүгээр. Нөөсөө хатаахан бас. Нэг хоёр гол тоолоод бичгээ ойлоо. Багс хайр. Ноён оргилдоо залбирч Хемра сэргээх чин хүсэлтэй залуус маань 2256 метрийн өндөрт эвент итгэгч байгууллагуудын тугийг хийсгэж мартаагүй юм. Хаашаа гарч ирэхэд ядарв. Оо гайгүй төмөрөөгөөд нэрч хүчтэй олон сайхан ирчүүд байгаа болохоор цөмөрөл дайрцгаагаад тагаад ирлээ. Манай багч ерөөсө замдаа зарлцсан. Бүгдийг нэвтээр алгарч ирсэн байл. Тийм мод тоглолцъя гараад ирсэн. Гэхдээ атцсан мод тийм урагж байгаа нь ялах мод өдр хугалсан бол байхгүй. Юу даадах гэж байна. Одоо өөрийгөө хайртай бүх хүмүүсийг л өөртөө хамт даадах юм да. Одоо ингээд чи бас өсгөлөө ирсэн сайхан хангаа газар. Нутгийн бас сайхан уулст мэдээж ардчин төсөж байгаа. Танаар нь нутагт ямар сайхан одоо юм аваад эхлэхтэй юм уул гэдэг тэрнийхээ тухай бас ярьж байгаа. Манай тийш чинь ер нь сүрлэг сайхан том. Манай 20 сардлын өрчмийн нуруу сайхан юмуд би 13 гэдэг. Зөндөө их оотол доо энэ тийшээ. Монголын манай хоймор болсон нутг шүү дээ. Ер нь тэгээд багасаа тэр аваад дахилгын хаданд барилдал эхэлсэн үү тий. Би нэг барилдаагүй нэг сүүлийн үед л барилдах гэж байгаа. Би өчөө өөрөө юуны юм шүү дээ. Хүндийн өргөлтийн строн юм. Өчний 3 дахь. Тэгээд сүүл манай аав ээж маань барилд гээд хай нэг гард юм уу? Ирэх хүн тий хөвчлөлтгэлээ тий. Хайрхаа, ядарсан надад хүч чадал хайрлаач ээ. Харах юм байна. Сансудаар саад өгч. Баярлалаа. Сансан баярлалаа. Саад өгч хайрлаа. Зөв ирүүний сандаг л санаа хаа. Ядгаа шүү дээ. 280. 50. За юунд ингэж их залбирч мөргөөд байна. Юу хүсэж даадах чинь. За одоо ингээл бүхэл юм хүсэж байна доо. Өөрийнхөө бодож байгаа, санаж байгаагаар ингээл энэ овоо хайрхан энэ уул усандаа бүгд тэгэл дор юм а залбираал. Даатгаал. Дэмцэний хотоо залбирч байна. Өө залбирлгүй явах. Аа тэгэл залбирна л та. Тэр бүл тэгэл ах トゥ ус аав ээж хүмүүс даатглаа. Тэгэл сайхан байлгаараа хүчин зөвлөнгөө өрүүлэх. Авраг нутг юм шүү дээ тийм ээ. Өмнө дэлгэр ер нь ямар ч хангаа газар уу? Ямар ч Өө хангаа сайхан уус өвчтэй сайхан газар шүү. хаантаас аваад ахлахтаа бол их байгаа. Байлгүй одоо Монголын одоо ер нь юу утааг өмбөн гэж ярьдаг юм да одоо монголчууд тэр халдан бэрээг тэр байна одоо жил болгон сайхан ингээд таглаг төрийн одоо төрийн ингээд Хинтээ аймгийн лам хургууд ирж ингээд жил болгон 7 сарын 20-нд тагцдаг 3-4 хоног ном болдог тийм сайхан үйл явдал болтой Батэрдаа авраг мавраг ариун гişүүн үйл өөртөө очиж тэр хурал номонд суудаг. Таамтгаач одоо ийм сайхан авраг гарсаа одоо нутгийн уул хангаанд өвчлөөсөн байлгүй. Одоо өөрийн чинь ч гэсэн бас харж л байгаа бах та тийм тэмцээн. Би одоо ирэхээ өмнө бас сэрлэн уснасаа нэг амсаад уул усан дам мөргөөд Балдан бариагийн хийдэндээ бас сүсгэл залбирцгаал ирсэн дээ. За эцэг их аав ээжийнхаа төрсөн нутаг уул усыг аваад эхлэх. Төрийн өндөр сүсэг бишрэлтэй нуу овоо уулан дээр ирж сансан болсон бүх юм даатглаа. Тэмцээний тухай хэр залбирч байна. За яг гоо тэмцээний тал дээр бол хамгийн гол юм чинь бидний хүсэж байгаа юм бэртэл гэмтэлхүү. Асглаа амжилттай эхэлт хэрэг шүү дээ. Тэр гонцорлого. Тийм л бэртэл гэмтэл тийм ээ. Альва саад дотгороос Хол байгаасаа залбираал. Монфрешийн сүг овоонд өргөхөөр хүсэл биелээд байна гэсэн үнэн юм болоо. за энэ ч одоо манай ивент итгэгчүүдээ бие бодорой гэж монфрешийн сүү. Ер нь цагаан сэтгэлийн дээж. Цагаан сүгээ овоонд өргөж хүслээ улам өндөр төрөхийг л Одоо шивнэлээ дээ. өөрөө бас манай хүчтэнгүүдээс өнөөдөр үндэснийгаа бид нар сайхан дээл хувцас өмсөд ингээд
хоо тахилгаан дээр гарч ирж байна. Өөрөө ч малгай бас их сони юм байна. Малгайныхаа тухай тайлбарлаач. За энэ тэгэл одоо халах монголчуудын үндэсний тийм малгай тийм ээ. Яг гоо цогцоор нөмсэй гэдэг юм малгай. Бийдэж авчирсан юм. Нэвтрүүлэг. Улаан залаатай монгол хүн гэж тий. Тий. Залаага хүс. Ярих байдалтай. Монгол хямрыг өргөх гэж өнөдр энэ үндэд гарч ирчээд. Сэтгэл сайхан байна. Иргэн дөр орчин сайхан. Танаа ч бас ондор тахилгатаа бас төрийн тахилгатай уулууд бий үстэй. Аранга нутаг бол ихтэй. Ир хүний хямар сэрэгчсэн уул ус бүх юм тэгшэрсэн. Сайхан өндөр хайрхан уулуудтай. Багта тэр өндөр уулууд руу хавирж гарч мал хариулж явлаа. Цагаан сараар ер наадмаар тэгээ эмээ өвөө ахмад бурлуудтай хамт очиж цагаан идэ өргөж уул овоогоо тагтаг байлаа. За. Нэгэн зайд ухаан шиг ганцаараа сууцдаг. Юу бодоод? Сарын дөрөв туулаас. Тэмцээний хадлаа. Тамирч траамбрын талаас. Уугаа сууж байна. Баянгар аймагт бас сая ламигийн наадам болсон тийм ээ. Бас тахилгатай уул хангаа зөндөө байгаа зү. Уу байгаа богод уул тахилгатай уул зөндөө. Барилддаг үстэй. Уу барилдаг. Аймгийн заас болтой. Дээлх сайхан зогч чинь хэн хийж гисэн бэ? Энэ нутгийн хагчаар хэлсэн. Тэр наадамны өмөрөнжил хэлгээл. Одоо наадам томцоо. Ер нь бөхчүүчэндээ наадам болгоноор л бас нэг шинэ дээр хэлэгдэх юм шиг үү шүү дээ. Өөрөө чи хэд яваа? Гэхдээ ер нь тиймэрхүү шүү дээ. Тэгээ бид нар чинь нэг жил хийлгээл наадмаараа өмсвөл тэгэл намраа оймоо гэдэг энэ наадам гэсэн явж идэл нөгөө дээл мань хуучрна. Юу харж зогсож Энэ дээр цэцэг үндээр гадарсан тэгээд Улаанбаатар хотод арал зогсож байна. Натга санаж байна. Одоо санаачтай яах, саналаа гэдэгтэй яах вэ те. Зарсан иргэн үтээх хэвээр. Зорсон иргэн үтээх хэвээр тэгээд цэцэг үндээр гадарсан сайхан байна оо. Нарт өтөр. Олон сайхан залуучуудтай. Гарч ирлээ. Манай ховд аймгаас сайхан байна. Манай ховд аймгаас ч одоо олон хүчтэй яртай, хүчтнүүдтэй. Ер нь танаа ховд аймагт одоо яг бүх биш те шилийн сайн одоо ард олонныхаа хайр хүндгэлийг хүлээсэн тийм ямар ир хүн бэ? Манай одоо өвг давл гэдэг нэг хүн байсан. Театр гэдэг хүн байсан гэж ярьдээ. Тэгээд нэг юун дээр овон дээр нэг том чулуу өргөж тавьж ирсэн. Тэр чулуу нь одоо хүртэл байгаа. Утгын одоо ардууд одоо хүртэл ярьдаг байгаа. Өргөж дийлж байна. Би тэрийг одоо нэг 10 дугаар ангид нэг очиж харж ирсэн. Тэгээд их том чулуу харагдав гэсэн одоо дараа жил очиж нэг харъя гэж бодож байна. Сая ингээд нэг манай тамирчид төмөр самбар өргөж ирэхэд та нар зөвхнүүдийн бас өргөж гаргаж ирсэн тийм. Залуучууд мань хүчтэй байлаа. Тэгээд замдаа бүгдээрээ бас цэцэг үнэ оргил дээр бас байрлуулж байгаас тогтчлолтод бас нэмэр болж бүгдээрээ нэлээд хүн төмрийг бас доороос өргөж байлаа. Тэгээс бид нар бас яаж зүгээр ах вэ гэдэг бас зөв хүмүүсийн Зөвхөн ер нь бас энэ самбартай харьцуулахад хэр өндөө. юу сургаггүй гэж. Тэгтээ хахта чадхаар бас хувь нэмрээ оруулаа. Тэгээс залуучууд маань замдаа бас нэлээд ред бол ууж тийшээ тэгсэн баг. ирч хүчтэй гарч ирж шүү бас. Тэр бол ер нь яг шинжлэхүүнийхээ талаас ч юм уу одоо яг амин дэмийнхаа талаасаа ер нь бол хүнд хүч чадлыг нэмэгдүүлэх одоо тийм үйлчлэгээтэй ундааштай. Тий, ер нь яг хүчтэй нарыг нэмэгдүүлэх хүнийг одоо ямар нэгэн байдлаар тамирчсан сүлдсэн үед нь эргээд одоо тэр алдагдсан эрчим хүчийг одоо нөхдөг. Тийм одоо сүүлийн үед Монголд нэлээд сайн дэлгэрээд байгаа залуучууд нэлээд хэрэгжилж байгаа. Ямар ч одоо насны хүмүүс хэрэгжилж байгаа. Тамирчид тийм ээ. Тамирчид. Одоо 2258 метрийн өндөрт хэдэн зүг хурж гарч ирв? За нэг 300 хүүрч гарч ирлээ. Их хүнд байна тамирчдын зүнх гэсэндээ одоо. Тамирчид ч өөрсдөө том биетэй залуучууд байж байгаа. Дээл хувцас нь бас их. Би бас нэг зүг хурж гаргаж ирсэн 2258 метрийн өндөрт. Баянгар аймгаас ирсэн манай оролцогч. Буянмөхийн зүнхийг би одоо дотроо юу хийцээ алтмалт хийдэг юм одоо энэ замдаа ухаж үзлээ. Хамгийн өнд нь байсан. Одны орол суучаад ухаж үзсэн бас. Том хороом гарч ирж байна. Сүлдээ өөрөө ядраа гутлаа тайлаа арай чимэл гарч ирлээ. Жаламар хийдсэн байх гэсэн чинь шажигнахгүй байна. Би бас хордол явлаа л таашаа. Одоо буугаад альжаалаа тайлаад жаламараа хэрэглэнэ гэж байна. Жалам арын одоо ер нь сүлд гарч ирж байгаа шар хагнаас жалам арын өөрийнх нь яг онцлог нь юу юм бэ? Онцлог нь харьцангуй одоо
манай пичэнд Хайнекен группээс хөрөнгө авч эсэгдэг. Монгол нутгийн 10 орн дээр нь харьцангуй өндөр хатуулаг. Тэгээд онцгоос одон ийм алтдаг шаргал өнгөөр бусад фильмүүдээс нэг онцгой юм. Алкоголын хэмжээ нэмэгдсэн юм шиг тий. Өндөр хамгийн өндөр гараад Хурдан согсон гэсэн үг тэгэхээр ч. Алкоголын хэмжээ бол 5.8 градус. зөвхөн Монгол ирчүүд. Тэгээд зөвхөн Монгол ирчүүдэд тэгээд Ураатай. 5.8 гэж Монголд үйлдвэрлэж байгаагаас бол хамгийн өндөр. тий хамгийн өндөр гараад шүү дээ тий. Алкогол юм. Тийм болохоор Монгол Монгол ирчүүд ажиадаа тайлээ тий. Бүгдээрээ сайхан жалмаар шараа эргээ. Зөвхөн тэгэл хувцастайгаа байгаа тэр нэг жалмаар бүжгэлж үзэх юм. Бүжиглүүлэх зөхгүй юм шиг байна шүү дээ. бүжиг авьяастай хүмүүс ч байгаа. За тэгээд өнөөдөр сайхан өдөр Монгол улсын хүчтэн болгож байгаа хүмүүс тэгээд энэ богдуулын өндөр өргөл, аюу өргөл цэцэг өндөр гарч ирээд байж байна. Сэтгэл их сайхан байна. Тэгээд өнөөдөр манай компани одоо Монгол улсын ирээдүйн хүчтэнгүүдийнхаа ууфч юус ууланд өрөх сүүгийн энд тэтгэж байгаамаа. Эрүүл Монгол хүн та бие бодорой. Эрүүл Монгол хүн та бие бодорой. За манай одоо хойг нутгаас орж оролцож байгаа бас хүчтэй маань энэ сууж байна. За тэгээд ер нь ийм өндөр уулан дээр урд нь гарч Өндөр уулан дээр гоё юм тэгээд гарч ирсэн нутгийн манай нутгийн Дэлгэр хангаа гэдэг нэг уул байдаг. Гэтэ 2258 арай хүрэхгүй л дээ. Ер нь тэгээд одоо энэ тасгал сургуультан дээр усан бэлтгэл хийж байгаа. За өндөр уултай тэгээд тийм бэлтгэл дээр ер нь ямар шиг. За яхаа тэгээд хүн анханасаа чаддаг байдгүй те. Чадахын төлөө нэгэн тал ингээд зорсон юмтэй нутгаан төлөөлж орж байгаа би хариуцлага хүлээсэн юм шүү дээ те. Тэр нэгэн төлөө урах шаарч. Бас ингээд богдуул маань бол Монгол улсын төрийн тогтвортой болоод тийм аа нэг бид нар 80 оргил дээр нь байна. Тэгээд танаанууд одоо эндээс сайн харах юм бол харагдах юм шүү. Ер нь манай нутгийн өвгчүүл дээр Дэлгэр хангаа гэдэг уулан дээрс энэ богдуултай дурандахад биенээ харддаг гэдэг юм лээ. Тэгээд эндээс арай нүдний юу арай хөхгүй. Дуран авч гарч ирдэг байж тээ. Харин тийм ээ. Гойлга дүрх доош живч гэдэг. Биш тоглосон байхгүй та. Живж тоглосон. Зүгээр модноос зүүгдэж тоглосон юм шүү. Бүр живж тоглосон. Хэн нэг заавар хоол гэсэн чи хийж ирэхгүй байгаа юм чи тэгээд би өөрөө гараад ирнэ бүгдээрээ тэр яада үрж байгааг авраарай гэх. Жоо тэр живгээ алдсан шүү. Таны нөгөө цүнх барьж гарч ирдэг буян мөнх бол тэгэл мод төрж байгаа байхгүй юу. Тэгээд нэгийг нь барьж авч ингэж татаад нөгөөдг нь модон дүрийн онгод нөгөөдгөө барьж яваад. Бүр гоё гараа. Бурхан минь наваг аваарай. Ингээд энэ явангууд бурхан минь наваг аваарай. Одоо бид нар ч бас ингэ бассейнтэй тэмцээн байгаа шүү дээ тийм ээ. Бассейнд бас хар сургуулт хийж шүү дээ тийм ээ. Ер нь хэр бэлтгэлтэй байна тэгээд. Бассейн голдоо одоо байгаль натур болох голдоо бас хийж лээ. Тэгээ бассейн арай өөр үйдэг л гэсэн. Орж үзээгүй тийм. Яа болох үстэй. Яг бассейнд бол бас багш нар татчих авахгүй модтой явж идэг юм л да санаа зовлтгүй. Намаг аваарай. Би бол бүр далд орж байгаа байхгүй юу? Буян бүк бол өвдгөр татсан усанд авраараа. Буян модоос гойлон төрөх мөргөө тийм байхгүй шүү. Нэг нөгөө сугдаад барьцсан. Дахиад наранд цааш явах дараа гэхэд зураад байт. солигдчихсэн зураа. Асын нөхөр байсан тэр гойлон төрөхгүй хаашаал татаад авах юм. Төрөөд авах зүгдэл яваад байсан. Ариулава. Сая хинэг ботлоо орохгүй нилээ амар нүдээд байв. Тэр нэг тэр хорооныг яста айгүй муухай болох тавч шиг болгосон чинь. Энд зөөж шүү. Хором ордгоо гэдэг үдээлсэн ингээд. Өөрөө мөргөл чамбат чараад оруулсан шүү дээ хамгийн хорооныг. Одоо яаж Дор дамбалыг За өнөөдөр Сичаа мөнгөний оройд гарч ирэхэд бид нар бас нэлээд ядарч гарч ирж байна. Бид нар одоо энэ намрын тэргуун сарын шиний 17-нд одоо төрийн тахил болох гэж байгаа. Манай Богд хааны уулын дархан цаасд газар нийслэлийн байгаль орчны газар хамтраад бид нар хоёр талынхаа амралтын газар байгуулад энд нэг том хэмжээний самбар авч ирэх ийм ажилдаа бид нар 2 өдөр ажиллаж байна л да. За өнөөдөр бол бидний самбар гаргаж ирэх гэж 2 хоног өргөөл дамжлал даахгүй үзэж байсан ч өнөөдөр Монголын хүчтэнгүүд гэсэн шоунд оролцож байгаа энэ одоо 21 аймагаас оролцож байгаа сайхан бяртаа хүчтэй залуучууд харин бидний хөргөлгүйгээр бүгдрээ морилоод
4 5 км газрыг одоо ер нь нэг 2 3 цагийн дотор л туулаа гараад ирлээ. Үнэхээр бяртаа хүчтэй сайхан залуучууд энэ шоунд оролцож байгаа юм байна. Энэ цэцээгүнийхээ оройд бас бүгдээрээ гарч ирж талаас ирчгээд бас камераас эргэж энэ одоо шоуныхаа одоо дунд камераас эргэж бүгдээрээ энэ цэцээгүнийхээ овоог тоорч энэ хүнд 100-аас 150 кг жинтэй 3 том самбарыг одоо бүгдээрээ өргөж гаргаж ирж биднэрт бас одоо маш их тус боллоо. Та бүхэнд баярлалаа. Тэгээд битгий хэл одоо том самбарыг ч заавал одоо овоогоо тойруулъя гэж авчираад бүгдээрээ овоогоо уруу тойруулаа сайхан тавиад бүгдээрээ өмсгөл одоо бас дэлээ шаваагаа үзүүлээд камераас эргэж байгаа бодлоо дүүнэртэй хүчтэнгүүтэй баярлалаа. Та бүхний цаашдын одоо тэмцээнд амжилт хүсье. Монголын пауэрлифтинг цогцолноос зохион байгуулж байгаа энэ цэцээгүний оргил дээр гарах энэ ажиллагаа маань амжилттай сайхан болж байна. За тэмцээн уралдаан болоод 2 тамирчин маань хасагдсан байж байгаа. Гэхдээ энэ 2 тамирчин маань бас энэ 16 тамирчинтайгаа ижил тасуулаад найз хүд болсон учраас бусад найз нөхдөд бас энэ хоёрыг аваад энэ оргил дээр гарья гэж хүсэл гаргасан учраас бид тэр 16 энэ цэцээгүний оргил дээр гарлаа. Амралтын цаг яламгаар. За улсын нийслэл Улаанбаатар хот богд уулын ноён оргил цэцээгүн дээрээс ийм сайхан харагддаг юм байна. Тэгээд одоо хүчнүүд маань өнөөдөр богд уулынхын ноён оргил цэцээгүн дээр гарч ирээд ивэнтчдгийнхаа туг далбааг мандуулаад сайхан халуун дулаан яриа хөрөөр нүүллээ. Бас энэ төрийн дархтай холбоотой цогцолдож байгаа энэ тогтчлолтой арга хэмжээнд оролцож 150 кг жинтэй одоо энэ 2 самбар 3 самбарыг өргөж гарч ирлээ. Энэ нь бас яг Монгол орныхоо газраас ирсэн залуучуудад дурсагдах юмтай дараа нь энэ хүмүүс ч гэсэн бас энэ залуучуудыг дурсах юмтай болж байгаад бид нэр их баяртай байна. Залуучуудын маань сэтгэл санаа ч гэсэн маш өндөр байна. Сайн хог сүүлж байгаа дэрүү. Хүрээнд ахтаа сайхан хангаалаа ингээ хормог хаяад болохгүй шүү дээ. Нийслэхээ болохгүй шүү. Тусалдаг чи харж байгаа шүү дээ. Энэ тусалдаг та нар харж байгаа шүү дээ. Хатаас. Энерги авид энерги. Гол энерги манай тавьчихсан энергиэрээ дайлаа. Яг энэ ажил. Энерги дээр. Хасаа буухан хэцүү байна. Бид нар урдлын хэдүүлээс уралдаж байгаа юм шиг явсан шүү дээ. Мэдхгүй яачаа. Юусан явахгүй шүү. Харин сая буухсан чин их. Өмрөөрөө тасаа. Тэгэхэд мэдрэлгүй гарсан юм чи ингээд наашаа зүтгэцэн ч өстэй. Байж үгүй. Тэр урам. Цүнхээ харилсангүй. За ингээд өнөөдөр бид нэр Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо ногоон шугам төрийн бус байгууллагатай хамтран одоо энэ үйл ажиллагааныхаа хүрээнд энэ ноён оргил түвшээ цэцээгүн ноён оргилоос доошо буух замдаа энэ их хогийг цэвэрлж одоо байгаль орчноо одоо хамгаалах үйлсэд маш том хувь нэмэр орууллаа манай хүчтэй ирчүүд. Ингээд энэ үйл ажиллагаанд манай ивент тэтгэгч байгууллагын одоо хамт олон хурж ирж гар бие оролцсон байгаа. Monfresh компани, Жаламхар брэнд, MCS компани, тэгээ одоо энэ Red Bull байна тийм ээ. NVC бүгдээрээ хурж ирж оролцож байна. Гар бие оролцож байна сайхан үйлс. Lexus Consulting компани мөн байна. Санаачлал энэ шүү. Тий, санаачлал гарсан. Тэгээ энэ сайхан буянтай үйлсийг хийж бид нэр байгаль орчноо цэвэрлэлээ. Монголчуудаа бүгдээрээ хогоо хаяхгүй байгаль орчноо цэвэр сайхнаар нь хамгаалж авч байя. За бид нар ингээд энэ богдуулын цэцээгүн дээр авирлаа их хүнд хүчээр байлаа. Энэ ирээдүүлээрээ ирч хүчээ нөхөе дөө. Урагшаа залуучудаа.
Хүчтэн залуусын маань нэгэн шинэ өглөө эхэллээ. Тэдний бэлтгэл сургуульд өдөр ирэх бүр хүндэрч оролцогч залуусч гисэн маш их хичээж байгаа бөгөөд тэдний төсвөр хатуучлыг улам илүү сорьсон тэмцээн уралдаануудыг зохиож байна. Оролцогч залуусын хувьд нэвтрүүлгийн дүрм ёсоор хагас сайн өдөр болгон хасагдах журмаар явагдаж байгаа учраас тэд улам мэрийж хичээл зүтгэл бяр чадлаа дайчлан оролцож байна. I've paid my dues time after time. I've done my sentence but committed no crime. And bad mistakes I've made a few. I've had my shells and kicked in my face, but I've come through. I need to go on, on. We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. I've taken my vows. Өглөөнийхөө зэрэг тэнхүүгээс сайхан хонгоочлох янз юм байна. Тэгээд уулууд бүхч бас нэлээд чансаа шаардсан юм байдаг. Тэгээд нэг жоохон жин ихтэй болохоос нэлээд гүрийж гарч байна. Тэгээд одоо хоног хүсээр гайг болж байна. Тэгээд ингээд жоохон шогсхийгээд гараа авчлаа. Сайхан байна уу? За одоо ингээд хүчний 3 төрөлтэй бэлтгэлээ хийж байна. Манай тэгээд ингээд өнөөдөр бол би сайхан бага өглөө короос нь хүрцээ. Бэлтгэлээ сайхан хангаж байгаа. Янз болж байна. Үгүй учраас хаалгахгүй болохгүй шүү дээ. Одоо жоохон салхитай зөндөх юм байна. Яасан халаа. Тэгвэл дээж юу дараалал зогсчихгүй юу сая. Тэгэл гарангуут нь. Орсон хүмүүс шууд урагшаа гараад байжээ. Маахад яаж урагшаа. Тэршээл авчих. 3-0. Эндээс энэ нэстэ дараагийн тэг. Анда хагас тоолдог юм тий. Бүх бүсдэсгүй. Бити турлаа. Тосож байгаа ч гэсэн. Дээр жоохон тесэрч сур. Яг доор. Чиний болохоор ингээл зуурсан чигээр босоод авах. Гоп гэл. Ийм жоохон тесэрчийн сур гарсан. Ингэж хойонтой бариад хүүхэд хэцүү те. Барьж өгөхдөө хойд хэцүү. Сурцсан хүүхэд барьж өгөхдөө айл уц дэвшин дээ. Тэгээ бүр угшаа тавьчих юм бол үзүүн дээр шүү дээ. 15. Араа хачмаар
За дараагийнх нь яваарай. 215 дорно. 215 кг хэмжээ баа тийм. Итгэл хийж байна. Ингээд 215 кг хэмжээ. Суурт хийж байгаа. Буян мөх марах гэж байна. Одоо 200. Тэгтээ юу гэх юм уу? Нэг аягүй бэлтгэл суудаг гэж. За. Угаасаа ачаал аваад ирэхээр тэгээд бүгднгийнх нь л өвдөж байгаа л да. Тэгэл зүгээр чимээгүүл ингээл яваад гүрийгээл яваад болохоос дотроо бол хүн болгоных л өвдөж байгаа. Тэгээд нэг нь тэл чалах авч байгаа болохоор нэг зоож авч ирчээ. Амраа яач. Амрагийн нэг өчтөр нэг бууцны талаар ярих гэсэн. Шулдаха тэр нэг юуны хатгалтыг яаж ингэж төгжчихээ даа юм уу? Ингэж дард төгжих. Ингэж төгжүүл надаа штангын дээр бол ингэж төгжих байхгүй тэр чинь. Гол нь нарийнх. Одоо тэр гадаа нэг машины тэр бүдүүн төмөрөн дээр чинь бол ингэж гар угаасаа өрөхгүй угаасаа. Ингэж л алах. Ингээл яг тас зураал. Тэгээд тэр шиг бас ингээд юу яаш одоо ингээд бариад яг тэгшин ингээд усахаар тий. Хүнд ачаал аваад яадаг шүү дээ. Хоошоо гэдэг идэг байхгүй. Урагшаа жи гэдэг. Ингээд урагшаа хоёр хөлөө ингээд урагшаага тавиад хоошоо ингээд жихээр чинь чи машин дугаа жигээд бас машинаасаа дим авчихна гэсэн үг шүү дээ. Тэгтээ одоо магнитцэн гэдэг хэвчээ энэ дэр тий. Энэ дээр чинь бас айгүй хөтөн хараа хүч хараад байгаа юм шиг мөрөглөө. Тэгтээ босготоо би нөгөө таталт хийж байгааг болохоор ерөөсөө босчихдохгүй. Тэр бол яалч хүчээр л босгохоос аргагүй л тий. Яалч хүчээр босна. Тэр чинь амар сайн харгалж байгаад ингээд имэйл босч явах юм биш. Яг техникээр янз бүр босдог. Хасаны тэмцээн дээр болдог хэнийг дуудах чи уцаар хариулна. За би дуудмаар гэлэн дуудчихвол бас энэ дуудаа нэг охинтой хүн тэгээд охиноо санаж ил байна л да. Тэгээд охиноо нэг харчих юм бол бүр санаад охин намаа санаад болоор болов гэдэг. Охин ёо за нэлх хүрийг ингэж зоогаа яг уу гэдэг. Нөө димээ нэр охин харчих юм бол нөгөө охин чинь охин намаа харах юм бол бөө юм бол. Манай мөн хэрдэн багш бас их барьтаа юм биш үү те. Тэр ингээл манайх ингээд бариад ингээд алдчих яхад аа тэгдэггүй байли та нар ингэдэй ингээд барьж байгаа бол нэг минут энэ дараа. Миний ойлгосноор бол ер нь тэр хүн өөрийгөө ялцсан юм байна л да. Төвчээр. Тэгээ сэтгэл зүй сайтай те. Тэгээ бас булчинлаг тийм яг зангирсан гой булчинлаг үйтэй. Сэтгэл зүй сайтай багш хүн гэсэн аргагүй өөр юм байна. Цагаас одоо стrom өнгөө буюу юуныхаа хүчтэн бэлтгэлээ хийх гэж байгаа. Тэгээд унтаад амраад босоод ирэхэд хүнээ би сэрэгцэн байдаг. Тэгээд одоо сайхан хүчнийхээ бэлтгэлийг хийх гээд амраад бэлтгэлээ хангаад амраа байж та. Ой амралтан дээрээ сайхан бэлтгэл хийгээд бидний шоунд оролцож байгаа дээр хөндөр байгаа. Их сайхан байна. Боломжийн хүч чадал хүч өрнөх агч байгаа. Манай гэрийнх ер нь их сүлт төрөөхөө сүлтийг ихтэй эдэлсэн байгаа. Тэгээд манай гэр их амжилттай оролцсон хаа гэж хүмүүс их ам сайтай байгаа. Маах ер нь
гайгүй оролцоо баха. Нэгмэн өчигдөр жоохон эмчи юугаар гасагдсан байгаа. Тэгээ одоо гуруулах нь жоохон гэр жоох эзгүүрээд жоохон тиймэрхүү байна да. За би одоо ингэж жоохон амарлаа. Өдрийнхөө бэлтгэлд өөрийгөө хангах болохгүй наа. Амралтын цаг яламгаар. За энийг нэг. Шал утгуулж төгөхгүй болоо. Зөндөө удаа бодсон шүү дээ. Болдоо цаас утгуулж. Ажаа яг гэдэг. Эрдмээ гаргаад. Гарныхаа эрдмийг үгүй. Орууны одоо өсгөө гэсэн шүү дээ. Өөрчлөхгүй оролцсон. Би л бат харж байгаа шүү дээ. Сая дотоо сүүл тарж ирсэн тэр гэдгийг. Би бол энэ дээр яг энэ өөр юу харна шүү дээ. Ганц эдгээр төлөө өгөхгүй шүү дээ. Санаа нөгөө курс. Зоргоо гэдэг хэлээд байсан. Халуун гал дачнууд үлч. За манаагана эхнэр хөхтэй зураг захаа бичиж байна. Маргичдаг шүү дээ. Зураг моргтайгаа юм байгаа шүү. Зүрх мөрх зураг хоёр хосон зураг найз. Тэг амьдч шүү дээ. Хотод байх чинь бид нар ч ерөөсөө тэр захаа махаа ч гэдэг юм ингээд гараар өвчдөг юм анзаарахгүй. Өдөр тутмын болсон юм чи ингээд яриа авчиж байгаа юм. Яг зайд ингээд хоол ингээд эхнэр хөхтөөс хоол юм нэгж нэг удаан байж үзээч юм. Тэгээд яхаж хаяа нэг сэтгэлдээ өдрийн болсон явдлууд нэ хэдэн мөрөн бахта бичиж юм бас. Дараа нь эргээд юмаа санахад хүртэл гоё турсгалтай юм болоо гэж байна. Өдөрт нэг юм жижиг тэмдэглэл вот. Чаа. Бид наймаа. Тэмсэлтла. Чаа. Манай Титаникийн засаа. Нэг гоёа гаргаад хөндлөө ингээл ийм бод аваад гिचж шүү дээ. Гоён гараастай. Задгүй бойллоо. Би шалтгаан унтаа сурцсан байгаа. 5 минут хэлтгэхийн тулд тэгэл бүх хувцаа дайчаад боо зайраас. Тэгж би яамраж болохгүй шүү дээ. Одоо өдөр 3 бэлтгэж дайчаал ихтэй байна. Тэ. Өдөр нь жоохон хөвтөж авахгүй тэгэл өдөр хоолой идчихээд одоо өрөөндөө идчихээд байна. Одоо дөрөв бэлтгэлтэй. За энэ өдрийг сайхан өнгөрөөнө. Бэлтгэлээ сайн ээ. Баярлаа. Мунти да.
Хөдөөрөө зохиолч. Нэг хөдөөрөө зохиолч битгий хөдөөрөө тавиад. За газ. Хөдөр гүйж аваач. Сандаа явж яах вэ? Сандаа яаж болох вэ? Оо тийм байцаа таа. Болч. Хөөхгүй бочих. Хатараа. Гэнбаштай. На явна. Хаж уурт үлдэх. Хөөч. За. Зүгээр дөрөөгөө татаа өвдөн дээр аваа. Бити яар. Хөөш. Бити яар. Яаж ингэж авчихснаас наа чи. Зүгээр бүр босооч. Шээ. Нөгөө саяны тэгээд татаад sorоо. Одоо доогоор холдчиход байгаа байхгүй. Сав. За тат. Хөдөлгөөр тавьчихсан. За барьцаа лав. Одоосоо босоод ирж шүү. За дэшээ. За дараагийн. Дараагийн юм бэ? Би явж байна. Давэж явж. Чулуу оортод гаргасны дараа холдож байгаа дүүрийгээр гаргуулж байгаа. Би нэгэ. Салав. Салав яаж чадчих. Барьц чинь тутам балтар. Балтар барьц. Йоо.
Дахиад чулуу шүү дээ. 3 чулуу. 3 чулуу минут 45 секунд 50 дээр. Өвдөлтөөрөө тавьж байгаа. Барьцаад авшуул. За. За дараг. Явна. Өвдөлтөөрөө сан татаа. Наач одоо боломжтой ярьсан шүү дээ. Шууд өвдөлтөөрөө тавьлаа татаа. Заасан гараа доогор оруулаад байгаа. Яах юм байхгүй. Цаа гарч. За. За дараг. Одоо гацж болов байна. Гацж болов шүү дээ. За сайн байна. Минут 4 секунд 87 доо. За бол. Энэ хамгаалт юм бэ тий? Энийг дээд хийхгүй шүү дээ. Дөрвөн чулууг минут 5 секунд 94 доод. Дайрд орсон шууд дайр. Хөө. Гацаж байгаа шүү. Машинаа хөдөр тавьж авсан. Стоп, тавьлаа. За, тэр орсон. Бажууч. За, минут аваа. Минут 10 секунд жаргасан байна. За дараад хэмбэ. Бүгд. Нэгэн цагийн халахын цуутай бүхий нэг Монгол бүхийн түүхэнд нэр алдран дуурсан Ламзав Арслан гэж Засагтан аймгийн Луужинжин гүний хөшөөний бүх одоогоор улсын өндөр хангай хан хөхөө хаваар нутагтай энэ алдар цууд бүх байсан гэж сэтгэлээ. Энэ бүхийн барилдаж явсан, бяр хүчээр гайхуулж явсан домгоос зарим нэгийг сэрүүлбэл нэгэн удаа Ламзав Арслан дан шиг наадам үзэхээр хамт явсан